Япон улсад албан ёсны ажил хийж буй Монгол улсын их хурлын дарга энх бол дуулан дагалдын яваа улсын хурал засгийн газрын гишүүд энэ өдөр Японы ардын дипломатуудын нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа. За тус нийгэмлэг 1983 онд байгуулагдсан. Японы томоохон компаниуд судалгааны төв, ихтэй сургууль зэрэг 1000 гаруй гишүүнтэй ажээ. За манай улстай 1988 оноос харилцаа тогтоож найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Японоос Монгол руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтад нийгэмлэгийн ерөнхийлөгч Мацузава, нийгэмлэгдэх Япон, Монголын эдийн засаг, соёлын хорооны дарга, Японы JFR төмөр замын тээврийн компани зөвлөх ИТО, мөн хорооны зөвлөх манай улсад элчин сайдаар ажиллаж байсан Китокоро, Номура холдинг компанийн зөвлөх Ватанабе, Сожицу компани дэд ерөнхийлөгч Хара, HIS компани ерөнхийлөгч Савада, Йокохамагийн Тойн их сургуулийн профессор Гялпо, Марабены корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Оно, Nippon Koei компани ахлах менежер Фукусаку нарын зэрэг Японы томоохон бизнесмэнүүд нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. За улсын хурлын дарга энх бол тэдэнд талархал илэрхийлээд Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн өн хүрээнд хийж буй айлчлал амжилттай болж байна. Хамтын ажиллагааны чиглэлээр хилэлцэн тохирсон гэрээ хөтөлбөрийг хэрэгжүүлж харилцаа ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх манай хоёр орны засгийн газар хувийн хвшлийнхэн иргэдийн эрх ашигт бүрнээ нийцнэ. За манай төр засгаас бизнесийн орчноо илүү уян хатан, олон салаа мөчөртэй, хууль эрх зүйн орчноо элдв дарамтгүй таатай нөхцөлтэй болох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. За та бүхний эхлүүлсэн Монгол руу хандсан бизнес хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа үр дүнтэй амжилттай байхыг хүсэн өрөө гэлээ. Ноён Мацузава Монголыг сонирхогч бизнесийн нийгмийн зүтгэлтнүүд Японд олон байдаг. Тэдний төлөөлөл болсон хүмүүс энд ирээд байна. Манай нийгэмлэгийнхэн Монгол улсын хөгжил дэвшил, монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөө үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах чин сэтгэл өөрлөж явдгаа хэмээн онцлоод монголчууд бол бидний анд найз төдий хүмүүс биш, хамаатан садан ах дүүс шүү гэж хэллээ. За уулзлаад оролцогчид Монголын эдийн засгийг сэргээх, цаашид хөгжүүлэх, ямар салбарт төлөхөө анхаарах талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлж харилцан ярилцсан юм а.